Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Улаангом сумын 11-р цэцэрлэг нь 2025 онд хийж хэрэгжүүлж буй онцлог ажлуудаа та бүхэндээ цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаагийн цувралаар та бүхэнд хамт олонны хөгжлийн талаар танилцуулах болно. Улаангом сумын 11-р цэцэрлэг нь аймгийн засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А247 тоо захирамжаар Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 165 хүүхдийг 6 бүлэгт элсүүлэн анхны сургалт үйл ажиллагаа явуулсан отгон цэцэрлэгүүдийн нэг юм аа. Бид бүхэн 2025 онд сургуулийн өмнөх боловсролыг байгуулга, багш ажилчид, эцэг их асран хамгаалагчийн оролцоотойгоор хүүхэд бүрт алсын хараан дор суралцагч төвтэй суралцахыг дэмжиж, хүүхэд бүрийн бие балдар, нийгэмшгүй, танин мэдхэн хөгжлийг хоцрогдолгүй болгож, сургууль бэлтгэхэд оршин эрхэм зорилгыг өөртөлж, хамтдаа сэтгэж, хамтдаа бүтээж, хамтдаа хөгжцгөө ураан дор бага насны хүүхдэд бусдыг хүндлэх, инрэх, хамтран шийдвэр гаргах, аливаад үнэн чандах, хүрээлэнгүй орчноо хайрлах, өв соёлоо хүндэтгэн дээдлэх төлөвшлийг бий болгох, эрхэм мөнөт зүйлийг дадал болгон ажиллаа. 11-р цэцэрлэг нь 2024 онд хамран сурах тойргийн буюу 2 дугаар багийн 2-5 настай 196 хүүхдээс 187 хүүхэд буюу 95.6%-ийг нь сургуулийн өмнөх боловсролд хамруулж чадсан бол 2025 онд 2 дугаар багийн 2-5 настай 4 дугаар багийн 5-8 дугаар гудамжны 2-5 настай нийт 251 хүүхдээс 250 хүүхэд буюу 99.8%-ийг сургуулийн өмнөх боловсролд амжилттай элсүүлснээр өмнөх оныхоос 4.2%-аар хамран сурах тойргийн сургалт маань ба бид бүхэн 2025-2026 оны хичээлийн жилд 202 хүүхдтэйгээр сургалт үйл ажиллагаагаа явуулж байна. 2025 оны 1 сараас эхлэн хэрэгжсэн багшийн шилдэг арга зүй аяны хүрээний брэнд үйл ажиллагаанд багш Батцэг мотор ашиглан тээврийн хэрэгслийг бүтээж хөдөлгөөнд оруулах, багш Гүнжилмаа шимтийн блокоор үлгэрийн баатруудыг бүтээж үлгэрээ ярих, багш Мөх Гэрэл шимтийн блокоор 2 настай хүүхдийг хөгжүүлэх нь, багш Золбооцог даалгавартай дасгал арга зүйг боловсруулах нь, багш Алтан хүү оюун бэлэг нар төсөл болон сэдв тоглоомыг шимтгийн блокоор бүтээх зэрэг өөрийн туршин хэрэгжүүлж буй арга туршлагаа түгээн дэлгэрүүлсээр захин орчинд 467 хандлтыг авсан байна. Багшийн брэнд үйл ажиллагааны үр дүнд 2025 оны 1 сард Улаангом сумын 1-р цэцэрлэгийн багш нарт, 2025 оны 2 дугаар сард Улаангом сумын 4-р цэцэрлэгийн багш нарт, 2025 оны 3 дугаар сард Улаангом сумын 7 дугаар цэцэрлэгийн багш нарт, мөн оны 3 сард Өндөр хангаа сумын хүүхдийн цэцэрлэгийн хамт олон багш нарт, 5 сард Наранбулаг сумын хүүхдийн цэцэрлэгийн багш нарт, 10 сард Улаангом сумын 13 дугаар цэцэрлэгийн багш нарт өөрсдийн арга зүйгээ зөвлөн тусалснаар нийт 6 байгууллагын 68 багш ажилтнад багш нарын зөвлөлийнхөө тэргуун туршлагыг түгээн дэлгэрүүлсэн байна. Багшийн шилдэг арга зүй аяны хүрээнд багшаасаа суралцсан үйл ажиллагааг 2 үе шаттайгаар зохион байгуулсан ба нэгд нь бүлгийн багш нар болон дуу хөгжмийн багш нарынхаа дунд нэг багш нэг сургалтын чиглэл үйл ажиллагааг сургалтын чиглэлд давхцуулахгүйгээр 3 удаа зохион байгуулсан ба энэхүү үйл ажиллагааны үр дүнд 21 сайн сургалт үйл ажиллагааны төлөвлөлтөй болсон байна. 2 дахь үе шатанд багшийн туслахууд сургалт үйл ажиллагааг голлож, бүлгийн багш дэмжлэх үзүүлэх чиглэлтэй сургалт үйл ажиллагааг хосоор заах удирдамжийн дор багшийн туслахуудынхаа дунд 2 удаа зохион байгуулсан ба нийт 12 шиг сайн сургалт үйл ажиллагааны төлөвлөлтөй болсон ба багшаасаа суралцсан үйл ажиллагааны хүрээнд 2025 онд нийт 5 удаагийн сургалт үйл ажиллагааг зохион явуулж 34 ширхэг сайжруулсан сургалт үйл ажиллагааны төлөвлөлтөй болсон байна. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд давс зөмөн зохион байгуулагдсан бүсийн сайн сургалт үйл ажиллагаанд ахлах бүлгийн багш Золбооцог маань шинжлэхсэн сургалтын хөтөлбөрийн дагуу математикийн 4-ийн 1-ийн бие буюу зүй тогтлыг тоглоом болон дүрсээр үүсгэн тайлбарлах суралцсан үр дүнг тоглоом суралцсан арга зүйгээр дамжуулан хөгжөөн баясгах цагаар хэрхэн үр дүнтэй явуулах өөрийн арга зүйгээ бусад сумын багш нартай болон аймгийн төвийн багш нартайгаа хуваалцсан билээ. 2025 оноос манай хамт олон суралцах төвтэй өгүүлийг дэмжиж хүүхдийн хэрэглэгдэхүүн болон орчин тал руу түлхүү анхааран ажилласан ба багшийн хэрэглэгдэхүүн хийх цагийг хэмнэх зорилгоор шимт боловсролыг тустай хөтөлбөр биш харин хэрэглэгдэхүүн талаас нь ашигласан ба энэхүү үйл ажиллагааны үр дүнд цагаан сар төсөл тоглоом маань шимт боловсролын сайн туршлага арга зүйд нийтлэгдсэн билээ.
Монгол Улсын боловсролын сайдын 2025 оны 8-р сарын 1-ний өдрийн А404-р тушаал буюу сургалтын хөтөлбөрийг шинжилэн батлах тухай тушаалын дагуу 2025-аас 2026 оны хичээлийн жилд сургалтын шинжилсэн хөтөлбөрөөр сургалт үйл ажиллагаагаа мэргэжлийн багш нарын бүлгээрээ хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд бид бүхэн шимтгийн хэрэглэдгүүнийг сургалтын хөтөлбөртөө уялдуулж сургалт үйл ажиллагаанд ашигласан туршлагаа 2025 оны 11-р сарын 24-ний өдрөөс 12-р сарын 5-ны хооронд зохион байгуулагдсан мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагааг дэмжих үндэсний зөвлөгөөнд орон нутгаасаа шалгарч үндэсний төвшөнд арга зүйгээ багаараа амжилттай хэлэлцүүллээ. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд 2024 онд 4 багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдаж дундаж үзүүлэлт 92.2 байсан бол 2025 онд 6 багш үнэлэгдэж дундаж үзүүлэлт 98.53% буюу өмнөх оныхоос 614%-аар ахисан амжилттай байлаа. Мөн багшийн хөгжлийг тасралтгүй дэмжих аяны хүрээнд боловсролын газраас 2025 оны 3 сард зохион байгуулсан ментор арга зүйч, ментор менежер үйл ажиллагааны хүрээнд 3 дугаар сарын 17-наас 22-ны хооронд өндөр хангаас өмнөд ажлын 5 хоног 9 чиглэлийн хүрээнд 16 үйл ажиллагаагаар хамт олныг ажлын байран дээр тасралтгүй хөгжих, багшлахгүй болон суралцсан үйлийг дэмжин тулгамдсан асуудлыг тодорхойлно. Сургалт үйл ажиллагааны чанарыг сайжруулахад зөвлөн туслаж хамтран ажиллалаа. Мөн энэ үйл ажиллагааны хүрээнд 11-р цэцэрлэгийн бүлгийн багш Батцэг багшийнхаа арга зүй буюу хөдөлгөөч моторыг ашиглан шимтгийн блокоор тээврийн хэрэгслийг бүтээх арга зүйг мөн түгээн дэлгэрүүлсэн байгаа. Харин 2025 оны 8-р сарын 3-наас 7-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан сургалтын шинжилсэн хөтөлбөрийн хүрээнд Увс аймгаас 10 багш удирдлагуудын хамт нэг баг болон сургалт үйл ажиллагаанд цуусан ба 2025 оны 8-р сарын 11-ээс 13-ны хооронд Ховд хотод болсон Баруун Таван аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлага багш нарыг чадваржуулах сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинжилэл бүсийн сургалтанд Монголын үндэсний судалгааны хүрээлэнгийн багш Монгол хотын багштай хамтран сургагч багшаар ажилласан билээ. Багшийн мэргэжлийн зэргийг ахиулах үйл ажиллагааны хүрээнд Отгон дэнгэр их сургуулийн магистрийн хөтөлбөрийг 1.5 жилийн хугацаанд амжилттай суралцаж 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр эрхлэгч Баясаа, бүлгийн багш Гүнжилмаа, Оюун Бэлэг, Батцэг, Алтанхүү, Зулбаа зүг мөнх гэрэл нар нь амжилттай төгсөж боловсрол судлалын магистрийн зэргийг хамгааллаа. Мөн багш ажлын байран дээр өөрийгөө хөгжүүлэх зорилгоор дунд бүлгийн багш бие амар жаргалан Ховд их сургуулийн бакалаврын хөтөлбөрийг сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр суралцаж 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр урьдчилсан хамгаалалтаа амжилттай хамгаалснаар 2026 оны 3 дугаар сард сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр бакалаврын зэрэг авах билээ. Ингэснээр манай хамт олон бүлгийн багшаар ажиллах хүний нөөц нэгээр нэмэгдсэн. Хамт олонны тасралтгүй хөгжлийн хүрээнд хоол үйлдвэрлэлийн багийнхан маань мэргэжлийнхаа дагуу бие даан ном тохимол уншиж 4 удаагийн танхимын сургалтанд сууж хоол үйлдвэрлэлийн чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлснээр 2025 онд хүүхдийн хоолны цэсэнд нэмэлтээр 12 нэр төрлийн шинэ хоолыг бий болгож технологийн картыг баяжуулсан билээ. Үүнд 1-р хоолны нэр төрөл 4 ширхэг, 2-р хоолны нэр төрөл 4 ширхэг, гурилан бүтээгдэхүүн 2 нэр төрөл, уух шингэн зүйл 2 нэр төрлөөр нэмэгдсэн. Ийхүү манай хамт олон нь 2025 онд багш ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийн хүрээнд багшийн арга зүйг дээшлүүлсэн сургалт үйл ажиллагаа хийлцүүлгийг 21 удаа, багшийн мэргэжлийн хөгжлийн төвийн сургалтанд 8 багш, аймаг, сум, баг, бусад байгууллагын 12 удаагийн танхимын сургалтанд тусгай хэрэгцээт хүүхдэд ажиллах арга зүйн 2 удаагийн танхимын сургалтанд 4 багш, ажлын байран дээр ажил мэргэжлийн дагуу танхимын сургалтыг 14 удаа зохион байгуулж, сургалтын шинжилсэн хөтөлбөрт үндэсний төвшөнд арга зүйч, бүсийн төвшөнд багш Гүнжилмаа Батцэг, орон нутгийн төвшөнд бүлгийн 6 багш, мөн хамт олонны төвшөнд бусад ажилчдыгаа хамруулж чадсанаар нийт 54 удаагийн танхим болон цахим сургалтанд давхарсан тоогоороо 436 багш ажилтныг амжилттай хамруулж чадлаа. Ийхүү Улаангом сумын 11-р цэцэрлэг нь 2025 онд 6 чиглэлийн хүрээнд сургалт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсны үр дүнд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2024 онд 95,375 хувь буюу 4-р индекс 5-р төвшөнд үнэлэгдсэн бол 2025 онд 97,437 хувь буюу 3-р индекс 2-р төвшөнд үнэлэгдсэнээр өмнөх оныхоос байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ маань 2062%-аар ахисан амжилттайгаар 2025 оныг үдэж 2026 оноо өгтөж байна.
Ингээд танаас хүчтэй хүн байхч тань шиг хичээдэг хүн цөөхөн өнөөдөр хийсэн жаахан дахиц маргаашийн том ялалтыг бүтээн. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. 11-р цэцэрлэгийн хамт олно.